Ерөнхий боловсролын сургуулиудад багш боловсон хүчин дутагдaltaй байдаг. Гэтэл зарим сургуулийн удирдлага багш нарыг ажилд авахдаа мөнгө нэгтэг, залуу боловсон хүчнээ шахаж ажиллах хүсэл эрмэлзлийг нь унтраах тохиолдол олон байдаг байна. Тухайлбал 28 дугаар сургуулийн удирдлагууд багш нартаа сургалт зохион байгуулах мөнгөөр зугаалж, урамшуул илүү цагийн мөнгийг боддоггүй, ажиллаа өгөхөөс аргагүй байдалд оруулдаг. Хүүхдүүдээс хууль бусаар мөнгө хураадаг талаар багш нарын төлөөлөл мэдээлэл өглөө. За улмаар 1 жил хүрэхгүй хугацаанд тус сургуулийн багш ажилтнуудын 60-аас 70% нь ажилласаа гарсан талаар ярьсан юм а. Манайх 3200 хүүхэдтэй. Тэр 16 хөндлөн мод үлгүүрийг хийхэд 3000 хүүхдээс 7000 төгрөгөөр авсан. Тэгэхээр та хэд 21 сая төгрөг байхгүй. 21 сая төгрөгийн үлгүүр. Тэгээд удирдлагуу тэр ур чадвар багш нарт яг авах ёстой хүндээ олгохдохгүй байна гэдэг чинь хэн авж байгаа юм? Тэр эрх бүхий тэр захиргааны хүмүүс хоорондоо л авчих гэсэн үг шүү дээ. Сургалт хийж байгаа хүн нь 22 цагт бүгдийг нь оруулж ирж нэг зааланд суулгаад 22-оос 20 хүртэл нэг 2-3 презентацийн нээж харуулж ийсэн аа. Тэгэл за одоо байл ийм үед бас сургалт хийх тохиромжгүй юм байна гэж хаасан гэж байгаа байхгүй. Манайх бага сургууль дээр 1500 хүүхэдтэй сарын 80 эдэн сая төгрөөр орж ирдэг. Гэхдээ тэрнийхээ илчлэг тим юмар ерөөсөө галтгоол өгч чаддгүй. Тэгээд заалаар хоол зардаг манай галтгоо тэр нь цэвэр одоо галтгооны хүмүүсийн өөрсдийнх нь ашиг байдаг. Илм ажилтнаа тогтохгүй. Дараач яг яруу нэгтлэн гэдэг бүгдлээс ажиллаа өгөл гар авчдаг. За энэ болохоор энэ удирдах байгаа хүний ажлын харьцааны соёлоос болж байгаа шүү. За 3 дугаар нь болохоор энэ хамт олныг үг сонсохгүй. За хамт олныг үг шаардлах хэсэг үнд бас жоохон дарамжхал үзүүлдэг. Залуучуудад яаж яах вэ гэхээр энэ ажлын удирдлага гүйцэтгэл ерөөсөө гарыг. Тэгэхээр тийм сэтгэл зүйн байдалтай ажиллаж байгаад цалин гэж ярихаас авалтаар яг юм удирдлагуудын дотоод асуудлыг авч үзээсэй л гэж л хэлж байна. Өнөөдрийн хувьд бол би одоо ингэж ажилласаа гарсан. Тэгээ 4 сар ажиллаад нэг ганцхан сар ажиллахад тэгээ нийгмийн даатгал юм амралтын мөнгө аваад гарах хэрэгтэй байтал үнэхээр сэтгэл зүйн дарамтнаас л бол ингэж ажилласаа гарсан. Ялангуяа залуу багш нарын зүгээс ажлын байрны их дарамттай байна. Яг энэ багшийн одоо ажлын байр ингэж дутагдaltaй үед бид нар бол бүгдээрээ нэлээд олон хүн ажлаас одоо юм гарна гэсэн юм санал бодолтой байна гэдэг талаар ингээ ярилцсан. Залуу боловсон хүчнүүдийн өргөдөл өчтөр бол нэргүй тийм зүйлүүд ярьжсэн бол өнөөдрийн байдлаар 3-4 өргөдөл ингээл орж ирж байна да. Сургуулийн багш ажилтнууд удаа холбогдох байгууллагад ханддагч сургуулийн удирдлага хуурамч бичиг баримт бүрдүүлэн шалгалтаас мултардаг гэх тайлбарыг өгсөн юм а. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тус сургуулийн захирлын үүргийг төрөө орлон гүйцэтгэгчээс энэ талаар тодрууллаа. Боловсролын салбарт ч бай ер нь нэг жоох энэ удирдах ажил хийхэд нэг хэсэг бүлэг хүн гараад ирдэг болсон юм байна. Тэрийг бол би айж байгаа юм алга, гайхаж байгаа юм алга, багш нь бол энэ байр суурин дээр бол нэг төр хавсарж байгаа. Тэгээ захирал нэрх баах. Тэгээ тэр хүртэл одоо энэ нэг хэсэг бүлэг хүмүүс одоо ерөөсөө ямар шалтгаан байгаа мэдэхгүй нэг 2 3 5 хүн ингээл яваал байна. Тэгээ багш нь бол юу ч асуусан хариулна. Одоо би шалгуулсаар л байна. Би 3 дахь шалгуулж байна. Нийслэлийн боловсролын газраас энэ талаар тодруулахад судлаад иргэн хариу өгье гэх тайлбарыг өгсөн юм. Бид энэ тухай иргэн мэдээлэх болно.